Сайн байна guys. Эргээд тавтай марил тэгээд week 35 хүрэж байна. За доллар индекс. За доллар дээр өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ 99,384 гэдэг лөө харилцсан. Доош харилцсан байсан. За 99,384 лөө доош харилцсан. Тэгээд бас 98,762 гэдэг энэ лав чигээр бас харилцсан. Swing low. За энэ харагдаж байгаа gap бол өмнө price support болж ирсэн дэше price-ийг дэше явахад ингээд спорт болсон ийм gap байгаа. За энэ gap хэдүүлээ ингээд энэ гадна нэг зүг татсан байгаа. Тэгээд өргөжлүүлээд энэ gap доошоос доор нь хаагдчих чадах нь гэдэг эргэлт хоногт тийм price action харах хэрэгтэй. Тэгтээ яг сая доошоо хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирсэн. Тэгээд буцаад pullback хөдөлгөөн өргөжлөх хэсэг хугацаанд өргөжлөх магадaltaй. За тэгээд доллар дээр бол одоо эргэлт хоногт бол хэдүүлээ 8 сарын сүүлийн 7 хоногийн харилцаа болох байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ 8 сар доошоо ингэж харилцаж байна. За 7 сар доошоо харилцсан, 8 сар доошоо харилцсан. За тэгээд энэ өнцгөөс харахад яг зүгээр миний доллар дээр тавьж исэн одоо бүглэш хөдөлгөөн ер нь бол эсрэгээрээ болсон юм шиг харагдаж байна. За тэгэхээр хэдүүлээ энэ сарын 8 сарын кандл яг яаж хаагдах нь өргөдөл хоногт харцгаая. За тэгээд доллар энд ингээд нэг хэсэг consolidation хөдөлгөөн явж байгаа. Тэгээд өнгөрсөн 3 дахад доош хөвчтэй хөдөлгөөн орж ирсэн байна те. За тэгээд эргэлт хоногт 98,557 гэдэг цэг рүү арилжих байх. Өнгөрсөн 7 хоногийн лавцыг. За тэрний өмнө энд нэг daily gap үүссэн байна те. Тэгээ энэ daily gap руу accumulation хөдөлгөөн явж магадгүй. За ингээд тэгээд доош хөдөлгөөн орж ирэх магадaltaй байгаа даа. За доллар бол яг Америк, Ирак, Израильтай ингээд дайдаад байгаа. Тэгээд мэдээж тань хийж байгаа улсын инфляц ер нь бол өсөх нь тодорхой. Тийм болохоор яг зүгээр одоо доллар сулрах бол доош унах бол ер нь бол фундаментал талаасаа тайлбарлал ер нь бол аюу боломжтой. Яг тэгвэл дайн хийгээд байгаа шүү дээ. Гэхдээ нэг юм нь бас доллар аюу хэцүү бас ингээд Америкчууд бол ингээд дайн хийж байгаараа маш их бас мөнгө хийж идэг болсон тийм үү. Тэгэхээр яг энэ тал дээр ингээд Америк дайн хийлээгээд бас доошоо доллар сулрна гэдэг надад нэг тийм юм жоохон нэг тийм зөрчилдөөнтэй ойлголт юм шиг надад санагдаад. Тэгээд энэ Америкч хүмүүс өөрсдөө дайн хийжсэн ч мөнгө олдог. Тэгээд дайнгүй байсан ч ингэж мөнгө олж идэг. Тийм одоо нэг тийм юутай болохоор одоо мөнгөний системтэй болохоор тэгээд айгүй хэцүү. За Nasdaq дээр хэдүүлээ энд нэг weekly gap үүссэн байна гэж ярьжсэн тийм. Тэгээд энэ weekly gap руу доош ингээд арилдсан өнгөрсөн 7 хоног. Тэгээд ерөөхдөө энэ gap-нээс дэше support авах магадaltaй гэж ярьжсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоног high цэг авчаад энэ high цэг авсан маа. Тэгээд доош ингээд арилжаад low цэг аа. Тэгээд энэ FIG руу арилдсан байна. За daily chart дээр ингэж харагдаж байна. Энд өмнө хэдүүлээ одоо priced resistance болж исэн юм. Тэш ингээд inversion хийгээд ингээд одоо support болоод байгаа тий. За тэгээд энэс цаашаа support аваад явж чадах нь хараа. За одоо энд бол хэдүүлээ дэмжлэгийн бүс дээр ирсэн байгаа support болж байгаа. Nasdaq дээр. Тэгээд энэс цаашаа дэмжлэг аваад дээш явж чадах нь гэдэг Nasdaq харагдаж байгаа. За ерөөхдөө бол энэс цаашаа дэмжлэг аваад явах байх. За S&P дээр өнгөрсөн 7 хоногийн high цэг авч чадаагүй эсрэгээрээ. Тэгээд ингээд би яг өнгөрсөн 7 хоногт ярьжсэндээ ингээд энд нэг gap байгаа. Энэ gap руугаа ингээд accumulation хөдөлгөөн яваа. Тэгээд дээш хөдөлгөөн
орж ирэх гэсэн. За яг accumulation хөдөлгөөн ингээд өнгөрсөн 7 хоногт ингээд явчлаа. Ингээд өнгөрсөн 7 хоногт доошо энэ gap руу арилцсан. За тэгээд дахиж нэг удаа доошо орж ирээд тэгээд өнгөрсөн 7 хоногын лонцыг буюу 76, 57, 75 гэдэг цэгийг аваад тэгээд дээшээ хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэж харж байна. За S&P бол ерөөхдөө өнгөрсөн 7 хоногт арилж айгүй хэцүү байсан хүндрэлтэй. Яг ерөөхдөө бол 8 сар бол яг тийм арилцаад айгүй хүндрэлтэй сар болж байна. Одоо тэгээд 8 сар бол тэгээд 7 хоногийн дараа дууслаа. Тэгээ миний хувьд бол 8 сар бол маш хүнд сар байлаа арилцаад. Ерөөхдөө нэг тодорхой нэг тийм тренд хийсэн хөдөлгөөн маш бага. Маш их manipulation хөдөлгөөн орж ирсэн тийм сар ерөөхдөө бол байлаа. Тэгээ ялангуяа энэ 7 хоног арилцаад бол тун хүндрэлтэй байсан миний хувьд. За энэ 5 дахь өдрийн price action харагдаж байна. Тэгээ 5 дахь өдөр бол ингээд за яг Asian shares-нэр бол ингээд нэг тийм accumulation хөдөлгөөн явж байгаа. Тэгээд дээш хөдөлгөөн орж ирээд тэгснэ доошо энэ нэг цагийн FOJ руу accumulation хөдөлгөөн яваад тэгээд distribution хөдөлгөөн ингэж явсан байна тийм үү. Ерөнхийдөө бол 5 дахь өдөр бол inside day байсан. Яг өмнөх нэг өдрийнхөө ингээд дотор нь арилцсан байгаа. За иймэрхүү өдөр болохыг бол үүсэхгүй. 5 дахь өдөр бол би арилж байгаагүй. Яг ингээд 4 дахь өдөр маш том ингээд хөдөлгөөнтэй өдөр байсан. Тэгээд 5 дахь өдөр нэг ингэж арилцсан байна. За 4 дахь өдрийн арилжааг хальт дурцаад 4 дахь өдөр бол би яг эндээс за энэ 5 минутын order block байсан тийм. За энэ order block руу арилцсан. Тэгээд энэ order block-оос би доошо 76, 80, 25 гэдэг цэг лөө ерөөхдөө арилжнаа гэд short position short арилжаанд орсон. За ингээд энэ 5 минутын order block руу арилжаад тэгээд энд 1 минутын order одоо блокос үүсгээд тэгээд эндээс би short арилжаанд орсон боловч тэгээд ерөөхдөө бол 4 дахь өдөр маш одоо царай мот байсан ингээд зах зээл харж байгаа зү ингээд ерөөд тренд хийсэн байхгүй ингээд 9:30 гээд энд зах зээл нэгдэж байгаа тийм үү. Тэгээл ингээд consolidation хөдөлгөөнтэй явж байгаа л ингээд явсаар тэгээл яг уу миний харсан цэглээ арилцсан. Тэгтээ тэрнээс өмнө ингээд би stop out ингээд болцсон. Тэгчнээ ингээд bias зүг байсан ч гэсэн ингээд manipulation хөдөлгөөн маш их байсан болохоор тэгээд арилцаад айгу төвхтэй байсан. Тэгээд хөвчлэн stop loss цохиулаад ингээд гараад байсан. За тэгээд хэрвээ би өчигдөр 5 дахь өдөр би арилжаа хийсэн бол яг бас л айгу хэцүү price хөдөлгөөн харагдж ил. Тэгээд энд 9:30 гэж price онгоол тэгэл ингээд дээшээ доош ингээд савлсан 10, 30, 40 хүртэлтэй хөөд юм хэцүү. Яг энд нэг цагийн order block-лоо арилжаад тэгээд дээшээ market shift хийнгүүд нь яг би энэ хавцаа арилжаанд орох байсан баг. Тэгтээ миний stop loss бол энэ доор л байх байсан баг. За энэ биш. За миний stop loss за яг 10 stop loss гэдэг яг хор яг stop loss цогтох байсан мөн би энэ арилжаанд орсон бол тэгээ яг миний stop loss-ээс хөө дэш явах байсан. За тэгээд та нарт өнгөрсөн 7 хоногт ер нь арилжсан тэгэхээр хүндрэлтэй байсан бай. Та нар мөнгө хийсэн үү, яснаа алдсан уу? Тэгээд коммент хэсэгт үлдээгээрэй. За алт
алтыг би энд нэг FIG үүсгэсэн. Энэ FIG луга accumulation хөдөлгөөн яваад дэшээ явах бах гэж бодчихсон боловч шууд эндээсээ дэшээ явцсан. Харин алтал өвчтэй байгаа. Тэгтээ яг энэ гайблууга стил арилжах магадaltaй. Тэгээд би бол одоо алтан дээр яг үнэхээр таамаг хэлэхээр юм алга. Тэгээд эцэг энэ гайблууга буцаад доошоо тийм pullback хөдөлгөөн орж ирэх байх гэж алтан дээр хараад байгаа. За биткойн дээр болохоор өнгөрсөн сарынхаа хай цэг буюу 66890 гэдэг цэг рүү арилжна гэсэн. За тэгээд тэр цэг рүү арилжсан. Тэгтээ арилжахтаа өнгөрсөн 7 хоног нэлээд хүчтэй арилжаад энэ өнгөрсөн сарын хуучин монthly gap руу ингэж арилжсан байна. За тэгээд энэ үнэхээр биткойн яг ийм хүчтэй байна эсвэл зүгээр дэшээ ингэж fake out хөдөлгөөн хийгээд доошоо явах нь гэдэг сонирхолтой санагдаж байна. За oil дээр бол хэдүүлээ энд нэг ингэ спорт аваад за энэ өнгөрсөн 7 хоног ингэ дэш явсан. За би энэ өслийн төлөв дэш үргэлжлэх байх гэсэн ингэ үргэлжлээд явж байна. За тэгээд 93.50 гэдэг чиглэлөө арилжах байх. Тэгээд энэ 7 хоногийн шинжилгээ ерөөхдөө нэг 5 чхон иймэрхүү байна байж. Тэгээд эх 7 хоногт олзъя. Бай.